За Яравслын чуулганд Улаанбаатар хотоос Монголын зохиолчдын эвлэгийн шагналд Яруна гэж байныгийн нэрвүү оролцъё гэж бодлоо. Гүлэг гэж хэлэг байж. Ихээсэн төрсөн гүлэг, эрхлэх эрхэн хасуулсан гүлэг, энэ хорвоод эзэн доогоогүй гүлэг, эргэж буцах тавиланд хань заяагаагүй гүлэг. ертөнцийн гурван хөөрхнөөс хасагдсан гүлэг, ерөөл шиг нэрээ хараал болгосон гүлэг, хашааны нөмрөөс өөр орох оронгүй гүлэг, хайлаастын гудамжны залбин гүлэг, айлын хүүхэд айлгсан халтар гүлэг, амьдрал жижигдсэн нялх гүлэг, төрийн сүлд рүү боргосон хар гүлэг, төмний хоолыг хулгайлсан бор гүлэг, хөлдөж өгтгүй долоон голтой гүлэг, хөхүүлэгтэй гээгдсэн доглон гүлэг, нүдээ нэгтэн л зовлон тоссон гүлэг, нүглийг олж харахтан л жаргал зүгтсэн гүлэг, өрөвдөх сэтгэлгүй хүмүүсийн дунд өөртөө өшрөгсөн тэнэг, хайрлах сэтгэлгүй цэвдгүүдийн дунд хараалын үгэнд нэрэн хувилсан тэнэг, айлын ихтэн рүү шарвалцсан амьтны адаг, алтан нар мандавч сүүдэр вараацсан илчгүй дүрс, нохойн төрөлд гологдсон нохойны хүүхэд, нохойноос бусдыг царайчилсан амьтны том, өрөвдөх энерх сэтгэлдээд нь үлзий болж чадахгүй тэнмэл, өгөө шайсан зантайд нь өш санд чадахгүй тэнэг, хайлаастын гудамжны халтар гүлэг, халуун амьтай золгүй амьтан, хайрлсан ч дуусах, хайрлаагүй ч дуусах хатуу нийгмийн халуун золиос.